Өглөөний төргий. Цаг үеийн холбогдлолтой хоёр асуулт. За энэ бодлогын бичиг баримттай хоёр асуулт байгаа. Бидний ингээд хөгжлийн бодлогоо ярьж хооронд Монгол улсын одоо инфляцид гол нөлөө үзүүлдэг шатхууны үн нэг шөнө 200 төгрөгөөр одоо нэмэгдчихлээ. Энэ үнийн нэмэгдэл бол бидний энэ төлөвлөгөө хамаг ямиг баллах гэдэг чинь. Инфляц дагаад усна. Ордоо ардаа асар их хортой үр дагавартай. Тэгэхээр энэ шатхууны үнийн нэмэгдэл ер нь үнэхээр дэлхийн зах зээл дээр унаад байна, буугаад байна гэдэг. Манайд яагаад нэмэгдээд байна вэ? Энэ үнэхээр ингэж нэммүү чон вороноор гэдэг шиг юм болов уу? Энийг нэг учрыг нь олж хэрвээ чон вороноор гэдэг юм бол хариуцлагын ахиухан хатуухан тооцдог гэдэг төр байхгүй бол ингээд энэ олон түмнийг бухимдуулаад, савлуулаад арай хэтэрч гэнэ гэж би нэгдүгээрт энийг асуумаар байна. Хоёрдугаарт яг зүүн бүстэй холбоотой энэ нэг 50 км зам засна гэж одоо үндсэндээ 3-4 жил боллоо. Энэ Дэлхийн банкны санхүүжилтээр явж байгаа энэ зам ер нь засагдах юм уу үгүй юм? Одоо тэгээ тендерийн араас их хурлын гишүүд уцтаад яагаад нэгээд ингээд уцтаад ах нь бас ашиг сонирхлын зөрчил гаргачих гээд хэцүү юм. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой тайлбар хэлээч гэж ингэж хоёр асуулт нь цаг үеийн холбогдлолтой. За энэ бодлогын бичиг баримттай холбоотой асуудал дээр за энэ хойд бүсэд баха нөгөө бүсийн зөвлөлийн хурал хийж явахдаа аялал жуулчлалын одоо 4 улирлын бизнес зориул 6% хүүтэй зээл олгоно гэсэн. Энэ юу нь яг хизээ яаж олгохдох вэ? Манай зүүн бүс бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр одоо аялал жуулчлалын бүс болоод бүр зарлагдсан ийм одоо том бүс байгаа. Тэгэхээр энд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд яаж олгохдох вэ? Би болгоомжлоод байгаа юм бид ингээд эхлээгүй байгаа юмыг зарлцдаг, бахан хүлээлт үүсгэждэг. За одоо ингээд авъя да гэхээр өнөөх нь олдож өгдөг нэг зовлон бас хаана ханаал байгаад идэг учраас би энийг бүр зориуд тодруулж асууя гэж ингэж бас бодож байна. За дараагийн нэг юм бол сая Эрдэнэт гişүү асуулаа энэ зээлийн хүү. Энэ Монгол банкныханд ер нь одоо энэ зээлийн хүү буулгах гэдэг тийм хүсэл эрмэлзэл зориг гэдэг ер нь яг байд юм уу? Одоо энэ танхимд орж ирсэн цагаас хойш тэр хураамжийн асуудал ярьлаа ер нь авах ёстой зүйлээ л гэдэг. Зээлийн хүүгээ бууруулахгүй мөн гэхээр өөдөөс олон шалтгаан ярьдаг. Тэгээ би бол юу хэлэх гээд байна уу гэвэл одоо энэ Бачугар гишүүний өргөн барьсан энэ батлагдсан энэ зээлийн мэдээллийн сангийн хууль бол энэ зээлийн хүүг тодорхой хэмжээнд буулгах эрх зүйн орчныг улсын хурал бүрдүүлээд өгж байгаа гэж ингэж харж байна. Бачугар гишүүн ч өөрөө энэ банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. Бодиттой боломж гэж байгаа байхгүй. Тэгэхээр банк Монгол банк энэ дээр ер нь яг ямар одоо үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа юм гэж би бүр одоо Монгол банкнаас асууя. Их хурлын дэд дарга энэ дээр бүр тодорхой хариулт авч өгөөрэй. Хоёрдугаар дараагийн нэг зүйл бол энэ нэг тэтгэврийн зээл би нэг анх ярьсан. Тэр цагаас хойш одоо ахмадууд бол одоо зайлуул бүр яах нь мэддэхтэй байж шít. Энэ дээр бүр нэг тодорхой хэлчихээч. Яагаад энэ тэтгэврийн зээлийг 70-30 байгаад 2 жил 3 жил байж болохгүй байгаа юм? Ямар учир шалтгаан байгаад байгаа юм? Ингээл энэ нэг 700 мянган хүнийг л ингээл нэг бухимдуулаад хурал хийх гээл ингээл 6 сарын ихээр хуралдах гэж байгаа юм шиг, сүүлээр хуралдах гэж байгаа юм шиг. Нөгөө ухааны шигний зовлон мэдэхгүй гэдэг шиг тэнд энэ нэг зээлээр нь ажил амьдралаа зохицуулчих гэсэн ахмадууд өдөр болгоо одоо тэгээд телевиз хараа ширтээ сууж байгаа юм биш. Тийм одоо болдгоо хурлуу. Энэ ахмадууд одоо энэ 10 жилийн өмнөх тэтгэврийн зээлийн зарцуулалт одоо хоёр чинь шал өөр болцсон биш үү? Цаг үеэ мэдрээд энэ ахмадуудад боломжийг нээгэл өгч болдгоо юм уу? Энэ дээр бүр хариултыг авъя. Хурлын хамгийн газраас шур Монгол банкнаас хүмүүс байлгамаар юм байна. Монгол банкнаас хүн байна уу? Монгол банкнаас байхгүй байгаа. Засгийн газрын гол агентлаг сайд нар яамдын төрийн найрнууд голцоо байх шиг байна. За эхний асуултанд аж үйлдвэр эрдэс байлгийн сайд байхгүй нь ажлын хэсгээс хариулах. 3 номерын микрофон дээр. За аж үйлдвэр эрдэс байлгийн яамны газрын төсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ашигтлаа гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсын нийт шатхууны хэрэгцээний 35 орчим хувийг бол А92 автовизийн дангаараа эзэлдэг. 2022 онд газрын төсний үн
барайл нь $120 хүрч огцон өссөн нөхцөл байдлын үед бол бид Оросын холбооны улстай тодорхой гэрээ хэлцлүүдийг байгуулж А92 автобензиний үнийг $830 тогтворжуулж үнийг өнөөдрийн 2390 төгрөгөөр 2022 оны 4-р сараас хойш барьж ирсэн. Тогтворжуулж ирсэн. За өнгөрсөн хугацаанд биднийг тухайн үед ханшиг тогтворжуулах үед ам долларын ханш бол 2840 төгрөг байсан. За түүнээс хойш ам долларын ханш 3200 төгрөг 2022 оны сүүлээр хүрсэн. Тухайн үед бид мөн Оросын холбооны улсын гол нийлүүлэгч Роснефть компанитай үнийн хилцлийг дахин хийж тус А92 автобензиний үнийг $705 тогтворжуулж түүнээс хойш А92 автобензиний жижиглэнгийн үн 2300 төгрөг литрийн үнээр өнөөдөр 3 жилийн хугацаанд тогтвортой явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 2025 оны 1-р сараас эхлээд ам долларын ханшийн өөрчлөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдээс энэ бүтээгдэхүүний үнийг өсгөх шаардлагатай байна. Ам долларын ханш өнгөрсөн хугацаанд нийт 20 орчим хувиар нэмэгдчихлээ. Бид бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй бол одоо тодорхой хэмжээний алдагдал хүлээгээд ингэ яваад байна гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. За өнгөрсөн 5-р сарын 5-ны өдөр бид газрын төсны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төр хувийн хвшлийн хамтарсан үнийн зөвлөлийг хоролдуулж үүссэн нөхцөл байдлын талаар аж ахуйн нэгжүүдээс сонсгол тайлбар тооцоо судалгааг авсан. Үүнтэй холбоотой Монгол банк болон бусад төр болон хувийн хвшлийн байгууллагуудаас тухайн нөхцөл байдалтай холбоотой танилцуулгуудыг хийж үнийн зөвлөлөөс хамтарсан зөвлөмжийг гаргасан. 2025 оны 5-р сарда багтаж үнийн зөвлөлийг дахин хоролдуулъя. За үн нэмэгдэх асуудлыг тодорхой тооцоо судалгаа үндэслэлтэйгээр судалж эргэн танилцуулаад асуудлыг дахин хэлэлцэе гэж тохиролцоод хурлыг бол 2025 оны 5 сарын 25-наас 6 дугаар сарын 1-ний дотор хоролдуулъя гэдэг байдлаар харилцан тохиролцсон байсан боловч 5 дугаар сарын 23-ны өдөр тодорхой төрийн байгууллагад мэдэгдээгүйгээр үнийг нэмэгдүүлсэн асуудал гарч ирсэн. Тэгэхээр бид бол үүнтэй холбоотой монополийн эсрэг газар бол уг асуудлыг танилцуулж хамтарсан шалгалт хийхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Үн нэмсэн асуудлыг цаашид үндэслэлтэй эсэхүүд талаар тодорхой тооцоо судалгаа гаргана. Дэлхийн зах зээл дээр бол газрын тосны үн тодорхой хэмжээгээр буурсан. За эргээд Монгол улсад одоо 92-оос бусад дизелийн түлш болон 95, 98 зэрэг түлш шатхуун бол цаашид буух боломжтой. За нэмж хариулъя микрофон 3 номерыг. За 2025 он гарснаас хойш дизель түлшний үн тухайлбал 3900 төгрөгөөс буураад өнөөдөр зарим компаниуд 940 төгрөг болгоод бууруулсан байна. За өнгөрсөн 2 хоногийн хугацаанд бол 200 төгрөгөөр буурсан. За 92 автобензиний хувьд бол тодорхой хэмжээний нөхцөл үн нэмэгдэх нөхцөл шаардлагууд байна гэсэн үндслийг бид бол тодорхой ажлын хэсэг гаргаад тооцоо судалгааг нь үндэслэж үзээд эргэж үнийн зөвлөлөөр ярилцахаар бас ажиллаж байна. Удахгүй мэдээллийг та бүхэнд бас хүргүүлье. За дараагийн асуудал Дэлгэр сайхан сайд. За эдрот гишүүнийх асуултанд хариулъя. Энэ нөгөө бидний тамийн 50 гэж нэрлэгдэх 50 км замын тендер 25 оны 1 сарын 24-ний өдөр тендерийн материал 8 компани ирүүлсэн. 8 компани саналыг нээсэн. За захиалагчийн шаардлагад нийтдээ 6 компани хосолсон үнэлгээний тайлан Дэлхийн банк руу 5 сарын 22-ны өдөр явуулсан. Одоо ингээ удахгүй Дэлхийн банк хариугаа ирүүлнэ. Тэгээд Дэлхийн банк хариугаа ирүүлэнгүүт зам тээврийн яам гэрээ хийгээд энэ ажил одоо хэлнэ гэдгийг хэлье. Тэгээд энэ бол мэдээж их удацсан ажил. Тэрийг бол маш сайн ойлгож байгаа. Ер нь бол сая эдрот гişүү ингээд ярьлаа энэ гişүүдийн тендерийн араас явхлаар одоо буруу яагаад байна энэ дэр. Ер нь өөрсдийнхөө энэ тойрог дээр байгаа энэ зам Дэлгэр сайхан сайдын микрофоныг нэмж өгье. энэ өөрсдийнх нь тойрог дээр байгаа энэ замын асуудал, энэ том бүтээн байгуулалтын асуудал дээр гişүүд өөрсдөө явахгүй бол энэ бүтэхгүй. Би шууд хэлээ энэ худалдаа авахын газар гэж одоо унтуулж байгаа. Тэгээ яг цагийн тулгаад тэгээ ингээд шалгаруулалт хийдэг. Тэгээ тэр нь болсон болоогүй ингээд явдаггүй. Жишээлбэл одоо энэ бичихт скватрын чиглэлийн одоо 150 км зам ингээд үндсэндээ юу руу одоо хүчингү болчихлоо. Сангийн ам
Онны гомдол гаргасны сангийн яам үндэслэлтэй гэж үзсэн. Тэгээ энэ дээр бол одоо тэр нэг Монгол компани юу гэсэн юм байлаа да тий шалгарсан. Тэгээ энэ компани нөгөө Монгол зам групп гэдэг. Энэ компани нь өөрөө өмнө нь одоо ингээд 3-4 том ажил авчихсан. Жишээлбэл одоо Нориулан Баян уул 68-аар 3 км тэгээ нь Улхан гэдэг ингээд. За дэлгэрсгэн сайд нэмж өгье. Тэгээд даахгүй нохоо боловрано гэж ингээд худалдаа авах нь нэг компанид 3-4 тендерийг зэрэг өгöd. Ямар учраас ингэж өгöd байгаа юм бэ? Наа чи одоо ингээд баригдахгүй болох нь биш дээ. Тэгээ та нар хариуцлагыг хүлээхгүй шүү дээ. Явж зам тээврийн яамл хүлээн. Тийм учраас ингээд ийм юма болио гэдэг хахад одоо бидний нэг хашгийн зөрчилтэй юм шиг хардаад байгаа учраас гишүүд энийхэн араас өөрсдөө яваа. Энэ худалдаа авах дээр чинь хулгайч нар байгаа. Би нэр устай нь хэлнэ. Тэгээ одоо болохгүйг нь аргаа ядаад одоо юу өнөөдөр хүртэл авилгын тэмцэх газар бичиг ижихгүй сууж. Тэгээ ингээ барихгүй мөртлөө ингээ бүх тендерийг аваад дараа гівчдэг. Тэгээ энэ зам чи хугацаанд баригдахгүй шүү дээ. Тэгээ сүйд нь барихгүй буруу нь хаана ирэх вэ гэхээр зам тээврийн яам дээр ирнэ. Тийм байгаа шүү. Дэлгэрсгэн сайд бас хинээ Идрот гишүүний ярьж байгаас үнэн шүү. Энийхээ араас айгуул өөрснөө хөөцөлдөд явг ин өөрснөө хөөцөлдвөл ахаад авилгалтай тэмцэх газар дүгнэ. Бараг. Гэхдээ эний ч уг нь хариуцсан бүхэлдэн төрийн бүтэц ахаад аймаг болгонд, дүүрэг болгонд нийслэлд бүгдээр энэ олон төрийн албаагч үнийг хариуцаж хийх гэж энд ажилла цалан аваад сууж байгаа албаагч байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ араас нь хөөцөлдөхөөс нааш хэрвээ явахгүй бол үнэхээр хэцүү юм байна. За хин Идрот гишүүн нэмж тодруулж яж хариулна. За. За Монгол банкныхныг энэ хурал суулгах хэрэгтэй. Энэ ч одоо мөнгөний бодлого ярьж гэн хүү зээл одоо зөндөөл юм ярьж гэн. Энэ Монгол банкны ерөнхийлөгч нь юу байгаа юу? Дандаа тэр нэг инх тайван дэд ерөнхийлөгч нь ирээл энэ зээлийн хүүчин Монголын ард түмний бас нуруунд дээр асар том дарамт болж шин. Тэгээ би тэр тэтгэврийн зээлэн дээр тэр нэг 70-30-ыг нь болгоод энэ олон ахмадуудад зүгээр боломжийг нээгээл өгчөөч дээ. Гээл баах ахмадуудыг бухимдуулаад одоо та энэ хамгийн газрынхнаар тэр Монгол банкныхныг авчирч суулгаж энэ асуултанд хариултыг авч өгөөрэй. Яг хизээ яаж хуралдах гээд байгаа юм? Ямар учир шалтгаанаар энийг хуралдуулж өгөхгүй байгаа юм? Яагаад тэр хувь мөвийг нэгээд нэг жоохон нээлттэй болгочих болдгүй юм гэж би бүр зориуд тодруулж асуух гэдэг. За энэ тендертэй холбоотой асуудал дээр одоо тэр төрийн байгууллага нь хийх нь зөв байлгүй дээ. Одоо тэгээд тэрний араас өөрсдөлтөд яваад авах хэцүү аж ахуй нэгжийн нэр бариа явах бол зохимжгүй л хууль нь